ардчилсан намын дотоодын дүрмийг сахиулах байгууллага учраас гишүүд дотроосоо нэр дэвшүүлээд сонгосон. Тэгээ одоо дийлэнх холонх одоо тийм саналаар бол сонгогдсон нь бий байна. Манай энэ хяналтын хорооны онцлог нь босго их өндөртөө 50-аас дээш насны үндэсний бодлогоороо үндэсний зөвлөлт хорооны гишүүнээр 8 жил ажилласан гээд манай үе одоо ийм настай гишүүд сонгогдсон. Бид хэд намын залуучуудынхаа нээлттэй цэгцтэй гэдэг үрээтэй ардчилсан намыг ажил болгохоор дүрмийг ёссон сахаар ингэж сэтгэл шүлдуудаад дэвшээд бараг 3 хүн нэг хүний юм дөрсөлтөө те 3 нэг мессен дээр 45 50 60-аад хүнээс сонгогдсон улсууд байгаа. Тэгээ ардчилсан нам үе талгаа нээж олон шинэ гишүүнтэй болсон. За зарим сонгуулийн тойрог дээр маргаан гарсан одоо янз бүрийн царцааг их нэр хожоогоо та бүхэн бүгд энэ фэйсбүүкээр мэдж байгаа. Тэгээ тэр болгоны дараачийн маргааны гарахгүй байхын тулд дүрм гэдэг энэ чухал юмаа мөрдүүлэхээр бид ажиллах юм аа. Хуучин сонгуулийн хороо, хуучин дүрмийн хороо гэж байсныг нэгтгээд хяналтын ерөнхий хороо гэдэг ийм нэртэй байгууллага болгосон. Тэгээ ардчилсан намын дотоод сонгуул одоо төрийн сонгуул нэр дэвших энэ бүх зүйлийг алдаа мадаггүй дүрмийн дагуу зохион байгуулж 100 200 мянга одоо утгагүй 300 400 мянга болох гишүүдийнхээ оролцоог хангаж дүрмийн дагуу ажиллах зорилготой ийм байгууллага байгаа. Тэгээд та бүхэнд ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд сурчилж байгаад баярлалаа. Асуултанд хариулж болно. Дотоод сонгуул маргаантай болсон гээд Сүхбаатар Баяншиг дүүргээ хойд нэр дэвшижсэн хүмүүс гомдолтой байгаа шүү. Тэр хүмүүсийн гомдлыг таагаад авч хэлсэн гэсэн үг. Гомдол одоогийн байдлаар гаргацсан байгаа. Тэгэхээр энэ байгууллага маань ардчилсан намын 2000 оноос хойш энэ олон жил явсан байгууллагуудын туршлага дээр үндэслэж гарсан. Тэгэхээр маргаан хаана гарсан тэнд байгаа салбар хороо маргаан авдаг. Тэгэхээр бид удахгүй зохион байгуулалтанд орж ин аймаг нийслэл дүүргүүдийнхаа салбар хороодыг байгуулна. Тэгэхээр маргаан бол хаана гарсан тэндээ өгөгддөг. Дараачийн давд заалтах шатны маргаан бол энэ шийдэгддэг. Энэ төв байгууллага нь бид нар байгаа. Тэгэхээр хэдхэн хоног хүлээхэд бол бид зохион байгуулалтанд орчин. Сая ардчилсан намын их хурл болоогүй манай хяналтын ерөнхий хороо байгуулагдахаас өмнөх гомдлууд бол бас хууль эрх зүйн хувьд бид нар дотроо бодож байгаа. Энэ сонгуулийг хяналтын ерөнхий хороо болон салбар хороо зохион байгуулаагүй учраас нөгөө төр байгууллага нь зохион байгуулсан шүү дээ. Тэгээ тэнд бас жоохон замбраагүй юм болсон. Нөгөө сонгуул зохион байгуулж байгаа улсууд өөрсдөө нэр дэвшээ явуулсан. Тэгээ альч одоо төрийн сонгуулийн ерөнхий хорооны дарга нь өөрөө сонгуульд нэр дэвшээ явж байвал муухай харагдана шүү дээ. Тэрэн шиг юм бол болсон. Тэгээд тэрний хариуцлагыг бид хүлээхэд бас хэцүү. Яагаад гэвэл бид байгуулагдаад өнөөдөр одоо яг энэ мөчөөс эхлээ ажил эхэлж байна. Саяхан яг үндэсний бодлогоор хамтдаа зэрэгцээд бас хэсэг гişүүд онцлог гэж зардаад хийсэн шүү дээ. Энэ гişүүдийн тэр хурал гэж байгаа зүйлээс гарсан шаардлага баримт бичиг ардчилсан нам дээр авах явсаар ирсэн бол эдгээр гişүүдэд ер нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй эдгээр гişүүдийг илэрхийлж байгаа байр суурь ямар ч сонгуул ялагдчихтай. Тэгээ ялагчт нь онц их хурал хийгээд байвал энэ бол дүрмийн бус байгаа. Тэгээ ардчилсан намын дүрм гээд нийтэд ил болгоцсон гишүүн болгон эзэгтэй танилцдаг энэ дүрм дотор ардчилсан намын онц их хурал гэж байхгүй. Онц их хурал гэж хэсэг хүн зарлаад ардчилсан намын туг далбааг ашиглаад янз бүрийн юм хийх бүгд хориотой байгаа. Тэгэхээр энэ одоо хууль эрх зүй дүрм журмын хувьд бол байж болохгүй зүйл бөгөөд тэр улсуудыг хүлээж авч уулзаад одоо үнэхээр ямар гомдол байна гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Гэхдээ тийм маягаар ардчилсан намыг хагарсан мэт харагдуулдаг явуургүй арга бол цаашид одоо
явцгүй л дээ. Одоо нэгэнд батлагдсан дүрмээ барина гээд ачсан намын гишүүн болсон улсууд бол дүрмэл дагна шүү дээ. Дүрмийн гадуур юм хийх бол угаасаа эрх зүйн хувьд хүчингүй. За хяналтын ерөнхий орооны хэвлэлийн уралд дууссан.